За бид нэр жил болгон амьдрал бэлэглээ буюу Donate Life гэдэг удирдлагыг жилөөр зохион байгуулдаг. За энэ үйл ажиллагааны донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд олон нийтэд донорын тухай хуулийн ойлголтыг нэмэгдүүлэх, зөв ойлголт өгөх зорилготой. За мөн доноруудаа хүндэтгэх ийм зорилготой удирдлагыг бол жил бүр зохион байгуулдаг. За энэ удаагийн арга хэмжээ маань маргааш буюу 2025 оны 10 сарын 21-ний өдөр 2 дахь өдөр Сүхбаатарын талбайд арга хэмжээ маань зохион байгуулагдахаар байгаа. За энэхүү арга хэмжээн дээр гадаадын том эрчим шилжүүлэн суулгах үйл ажиллагааны өндөр хөгжилтэй улс орны доктор профессорууд мөн ирж байгаа онцлогтой. За тодруулах юм бол бүгд найрамдах Солонгос улсууд яг энэ эрчим шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлж исэн ийм доктор байх жишээтэй. За мөн Америк нэгдсэн улсын элэг бөөр нойр өвчгөө шилжүүлэн суулгах мэдслэн эмч оролцож байгаа юм онцлогтой байгаа. За эдгээр энэ бид нар гадаадын өрсөн доктор профессоруудтайгаа хамтраад яг өнөөгийн Монгол улсад тулгарч байгаа эрчим шилжүүлэн суулгах эмчилгээний тулгарч байгаа энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Цааш улам хөгжүүлэх арга зам юу байгаа талаараа бид нар эмч эмнэлгийн мэргэжнүүд болон эрүүл мэндийн удирдах шатны албан тушаалнуудтай бид нар уулзалт ярилцлагыг зохион байгуулан ажиллаж байна. Бид нар бол энэ донорын тухай хууль маань бол та бүхэн мэдж байгаа. Одоо бол цусны донор болон эрчим шилжүүлэн суулгах үйл ажиллагааны донорын асуудал хамтран зохицуулагдж исэн. За бид нар энэ ондоо эртэн эд шилжүүлэн суулгах тухай бие даасан хуулийг өргөн барьсан. За удахгүй засгийн газар болон хурлаар хэлцэгдэхээ явж байна. За энэ хуулийн төсөлдөө ч гэсэн энэ гадны экспертүүдээр бид нэр зөвлөмж зөвлөгөөг авч байна. Хэрхэн яаж оруулах талаараа эмч эмнэлгийн мэргэжилтнийг тэр дундаа хамгаалах эрх зүйн орчныг талын асуудал. За мөн иргэд олон нийтэд аль болох тусламж үйлчлэгийг нь ойрхон хүртээмжтэй хүргэх зорилготой энэ асуудлуудыг мөн хуулиндаа тусгах гээд ингээд явж байна. Яг хэдийгээр Америк нэгдсэн улсын тоон үзүүлэлтээр харахад бол эргэтэн шилжүүлэн суулгах тоо үзүүлэлт бол дэлхийд тэргүүн өвгнийнд ингээд явж байгаа улс орн хэдий боловч яг нөгөө эргэтэн шилжүүлэн суулгаж байгаа ингээд салбарынхаа зүгээс аваад үзэхээр бол нөгөө хүлээгч ихсалтанд байгаа хүмүүстэйг харьцуулаад тоондоо харьцуулаад үзэхээр энэ бол бас хангалттай тоо биш байдаг. Яг одоо гэхэд бол бөөр шилжүүлэн суулгах мэдсэл хүлээж байгаа 100 гаруй мянган хүн байгаа. Тэгээд ингээ хүлээж авах хугацаанд өдөртөө ингээ нас орж байгаа хүний тоо бол бас өндөр байгаад байдаг. Тэгэхээр одоо яг энийг ямар маягаар хийсэн бэ гэхээр манай улсад энэ урт хугацаанд ингээ шилжүүлэн суулгалт хийснээс хойш олон нийтэд өгж байгаа ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд хоёр ерөнхийдөө арга зам бол хийгдсэн. Нэгдүгээрт болохоор бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдээс ярилцлага авдаг байсан. Тэр хүмүүс ингээ хүлээгээд өвчтөй байж хахад ямар байсан бэ? Амьдралынх нь нөхцөл байдал нийгэмд оролцоо нь ямар байсан? Мэдсэлийн дараах тэдний амьдралын чанар яаж өөрчлөгдөв вэ? Тэр харьцуулсан харьцуултыг яриа авч тэрнийг ингээд олон нийтэд хүргэдэг болсон. Хоёрдугаарт нь болохоор нэг тархины хөлтэй донорын зөвшөөрөл өгсөн гэр бүлийнхнээс яриа авдаг. Тэгээд хинд эргэтнүүдийн ямар хүмүүст хэдэн настай хүнд өгч тэр хүмүүсийн амьдралын чанарыг өөрчлөвөө, хэдэн хүний амь насыг аварсан бэ гэдэг мэдээлэлээ тэр хүмүүсийн гэр бүлийн маш их яадаг гэсэн хангаж өгдөг байсан, бүрэн мэдээллийг ил тод нээлттэй өгдөг байсан. Тэгээд ирэхээр нөгөө хүмүүсийн маань итгэл нэмэгдээд энэ бол үнэхээр яг хэрэгтэй хүмүүст нь туслаад олон хүний амь насыг авраад энэ олон хүний ингээм амьдралын сайхан болгоод гэр бүлийн наад жаргалтай болгож яана гэдээ ойлгоод ирэхээр өгөх зөвшөөрөл өгөх хүний тоо бол нэмэгдээд ирсэн. Яг миний одоо ажиллаж байгаа би бол нөгөө Сан Франциско хотын эмнэлэг дээр бол ажилладаг. За тэгээд миний ажилтдаг эмнэлэг бол элэг бөөр, нойр булчирхай, зүрх, уушиг шилжүүлэн суулгадаг. За тэгэхэд бол жилдээ бид нар нэг 400 гаруй бөөр шилжүүлэн суулгадаг. За тэгээд бас мөн дэд тооны элэг гэднийг бол шилжүүлэн суулгадаг. За элэг бөөрийн хувьд бол амьд донороос авах боломжтой бүр ингээд хэрвээ яхан бол тохироо тарах юм бол авах боломжтой. Гэтэл одоо жишээ нь зүрх гэхэд бол заавалчгүй тархины хөлтэй донороос авах хэрэгтэй шаардлага гардаг. Тэгэхээр энэ бол ингээд хүлээгдэж байгаа, хүлээж байгаа эмчилгээ шаардлагатай хүнийг тусламж өгөх хэрэгтэй гэдгийг мэдээд ингээд зөвшөөрөл өгж байгаа донорын гэр бүлийн оролцоо тэр хүмүүсийн нэрнгүү сэтгэл бол маш чухал. Тэгэхээр тэрнийг бол заавал гаргаж ирж тэрнийг ярьж олон нийтэд ойлгуулах бол маш чухал байдаг. За 400 гаруй бөөрийн маань 30 гаруй хувийг нь бол амьд донороос шилжүүлэн суулгадаг. Үлдсэн 60 гаруй бараг 70% нь бол дандаа тархины хөлтэй донор дээрээс шилжүүлэн суулгаж байгаа. Тэгэхээр
энийг ингэж одоо өгж байна гэдэг бол тэр хүмүүс маш сайн ойлгоод тэ бусдад туслая гэдэг чин сэтгэлээр ингээ хандаж байгаа. Энийг ингээд олон хүн одоо энэ дээр шийдвэр гаргаж байгаа учраас ийм одоо боломж нөхцөл бүрдэж байна гэж бол бид нар үздэг. Тэгэхээр ийм байдалд хүрэхийн тулд юу хийдэг вэ гэхээр одоо жишээ нь бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс би ийм байжгаад ийм болсон шүү гээл ингээл олон нээлттэй яриад мэдээлэл өгөх юм бол нэрээ энд хүнд хэрэгтэй байсан учраас энэ хүмүүс донорын карт аваад байгаа юм байна шүү. Донор болъё гэдгийг илэрхийлээд байгаа юм байна шүү. Донор гэдэг хүн чинь ийм чухал ач холбогдолтой юм байна шүү. Ийм олон хүн хүлээж байгаа юм байна шүү гэд. За ялангуяа хүлээгч хсалтанд байгаа хүмүүсийнхээ тоог бол нээлттэй айгүй ил тод мэдээлж авах хэрэгтэй. Тэгээ ер нь бид нартай ингээ уулзч байсан хүмүүс дээрс тэгэхээр миний ойр дотны хүн өвдөд бөөр шилжүүлэн суулгах ч юм уу элэг шилжүүлэн суулгах мэс цэцэл хэрэгтэй болох болтол би энэ талаар ингээд нэг тэгж ингэж анхаарч сонсдоггүй байсан. Хэдийгээр ингээд сонсоод ингээд хүмүүс тэгсэн гэдэг байсан боловч яагаад ямар хүмүүс донор болд юм бэ? Ямар хүлээх одоо тий хугацаа ямар арга замыг туулд юм бэ? Ямар зовлон бэрхшээл тэднэр тохиолдд юм бэ? Хэдэн жил хүн хүлээд юм бэ? Эднэр гэдгийг бол би мэддэггүй байсан. За би жишээ авахд бол цусны бүлгээр авч үзэхэд нэгдүгээр бүлгийн цусны бүлэгтэй хүн байх юм бол одоо дунджаар манай хүлээгч хсалтанд бол 7-8 жил болдог гинэ. Яг ингээд тийм олдц тохироо таартлаа. Тэгэхээр амьд донортой найз нөхдөд ч гэдэм үү таньдаг хүн ч юм уу гэр бүлийнхэн ч юм уу ингээд амьд донороос ингээд заашгүй нөгөөнийхөө амьнасыг аврахын тулд амьд донороос бол мэсцэл хийгдэж байдаг. Тэгэхээр бид нар хүлээгч хсалтанд байгаа хүмүүсээ зориулж авах ёстой. Реципиентүүдээ зориулж авах ёстой. За дээрэс нь донор одоо өгсөн зөвшөөрөл өгсөн гэр бүлүүдийг бол мэдээлэлээр маш сайн хангаад тэр хүмүүсийн ач тусыг байн ярьж авах шаардлагатай. Ингэжээж олон нийтийн итгэл үнэмшлийг авч энэ нөгөө донор болох зөвшөөрөл болох нэмийг бол нэмэгдүүлэх боломжтой бүрэн. Энэ бол би одоо Монголд анх удаага ирж байгаа. Тэгээд олон жилийн турш хамт ажиллаж байсан Солонгос эмчтэй мэрэгжил нэгтнүүдийн хамт бол хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд үнэхээр сэтгэл өндөр байна. Би одоо ингээд хэдийн хугацаанд ямар зүйл хийж бүтээснийг те ингээд сонсож мэдээллүүдийг авлаа. Ингээд уулзаад танилцаа явж байна. Тэгээд ингээд харахад бол одоо энэ уулзж ярилцсан хүмүүс ингээд яригдж байгаа зүйл ингээд авсан мэдээлэл дээр үнэлээд харахад бол маш богино хугацаанд бол айгүй их ингээд те өндөр ингээд хурдцтай дэвшил айгүй олон зүйл бол хийгдсэн нь бол харагдаж байна. За дээрэс нь нэмээд олон нийт бол одоо ингээд бүх мэдээллүүдийг олж аваад ингээд өөрчлөлт гаргаад бусад одоо олон улсын жишгээр ингээд ажиллах ингээд дэд бүтцэн бол ерөнхийдөө бүрдчихжээ. Ойлголтууд ингээд эхнээсээ бол аваад ирчихжээ. Эхний алхмууд бол айгүй сайн хийгдчихэж бол гэж авч байна. Тэгээд би бол маш юм өөдрөг одоо ирээдүйд та бүхний өмнө байгаа гэдэгт бол маш их итгэлтэй байна. Би маш олон улс орнд бол ингээд очиж исэн, шинээр хөтөлбөр эхлүүлж байгаа зөндөө олон газар очиж исэн. Тэгэхэд бол одоо ингээд сайхан одоо байх боломж үлээх байна гэдгийг бол харж байна. Танай одоо арт иргэд бол бэлэн болчиж бэлтгэгдчихэд ямар нэгэн байдлаар бол мэдээллүүд авчиж донорын тухай ойлголт мэдээллүүдийг авчижээ гэдгийг бол би харж байна. За сайн мэдсэн би нэг Солонгос улсын Сөүл хотоос ирсэн Сүнс хэмээн гэдэг хүн байна. Миний хувьд бол 13 жилийн өмнө миний охин 24 настай байхдаа автомашины ослоор тархины өвөлтэй болсон байгаа. Тухайн үед миний охин дөнгөж 24 настай байсан. Тэгээд энэ охиныг маань одоо нас барах тэр тархины өвөлтэй болох үед бид нэр анх удаа эд эрэхтэн тэгж хандуулж донор болж болдог гэдэг талаар мэдэж авсан. Мэдээж энэ мэдээллийг бид нэр сонсоход бол эхэндээ бол бид нар шийдвэр гаргахад хэцүү байсан. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд одоо бид нар маш олон талаас нь бодож үзсэн. Жишээлбэл одоо миний охин ингээд тархины өвөлтэй болсон учраас нэгэнт нас барах нь тодорхой болсон. Гэсэн хэдий боловч хэрвээ бид нар хүмүүс эд эрэхтнийг нь хандуулах юм бол өөр хүний биед зарим хэсэг нь ч гэсэн амьд байгаад бидний хажуугаас үрд явсан гэж би бодохгүйгээр тийм байдал үүсэх юм байна гэж бодсон учраас надад бас итгэл найдвар төрсөн. За мөн дээрэс нь бас эд эрэхтээ ингэж хандивлах тухай болвол бид нар манай охин ер нь өөрөө өмнө нь ярьж байсан. Хэрвээ би дараа нь ингэж нас орохоор бол донор болох сонирхолтой байна гэж дурдчихсан удаатай. Тийм учраас бид нар талигчийнхаа одоо тухайн үед өөрийнхөө хэлжсэн зүйлсийг нь хүндлээд ийм шийдвэр гаргахад хүрсэн байгаа. Мэдээж энэ шийдвэр бол бид нар хизээч амархан байгаагүй. За тухайн үед бол хэвлэл
сэтгэл мэдээллээр ярих байтугай одоо орчин тойрондоо одоо тэгж гэр бүлийнхнийгээ эргэтнийг нь хандуулах гэж байгаа, донор болох гэж байгаа гэдэг яриаг хүртэл бараг ярихаас имээдэг байсан тийм үе байсан. Манай усад ч гэсэн харин Солонгосын хувьд бол би энэ бол хүмүүст одоо тус нэмэр болж байгаа, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, өвчтөн хүмүүсийг эдгэхэд чухал ажил юм байна гэж ботсон учраас энэ талаар ярьж эхэлсэн байгаа. Тийм учраас би Чуусон Илбүү гэж Солонгосын сонин өдөр тутмын KBS 1 гэж Солонгосын телевизэд ярилцлага өгч хэлсэн. Энэ бол бусд хүмүүст бас туслах, хүмүүсийг эдгэхэд чухал үйл явдал шүү гэдгийг би бас сурчилж эхэлснээр манай улсад энэ эрэгтэй хандлага бас сайжирч эхэлсэн удаатай. 이런 분위기 때문에 굉장히 어려운 상황이에요. 자, бид бүхэд тийм учраас 유가족들한테 이제 또 협조를 받기가 굉장히 어려운 분위기가 상황들이 많은데 이 대기자분들이 많은 게 걱정이에요. 하루씩다가 자고서 한번 써줘. 이 심장 그리고 췌장 관련된 말기 이제 상태로 들어선 말씀하신 것처럼 대기자분들한테 이미 돌아가신 분들한테도 일부 장기를 이제 빨리 해결. Олон орнд энэ авардаг болох амьдралын чанарыг дээшлүүлдэг болохын тулд бид хийх ажил их байна. 돌아가신 이들이 많아서 저희가 이런 부분을 해결하기 위해서 아까 Тэрэнд бол бид нар бол их хэлсэн тавьж байгаа. 그래서 저희가 큰 기대를 거의 돌아갈 수 있도록 정부 정책도 지원이 많이 됐으면 좋겠다고 생각을 하는데 저희도 거기에 이제 기여할 수 있도록 노력도 또 보호받을 수 있도록 그런 부분도 포함시킵니다. Тэгээд бас одоо манай ардыг тодорхой статус нь 저는 지금 정책적인 프로세스들을 다시 재검토하면서 그 기증자 관련된 зөндөө гарч ирэх байх. Эргэтэнжийн лабораторийн асуудал байна. Тэгээд эдгсийн банк 되면 많은 부분 도움이 될 것이고요. 그 정부에서는 기증 장기 기증 센터를 мэдээлэлсэн захиралтай хуваарлаа. Тэгээд найс нөхдөд вакцинаараа ирсэн маш их баяртай байна. Бидний хийж байгаа ажил зогсохгүй үргэлжлэлээр байх болно. 네, 저희가 하고 있는